Үзэгч та бүхний орой амгалан айлтгая. Монголын мэдээ агентлаг мегмар гарагийн цаг үр төлбөрөөр төлөвлөхөд бэлэн боллоо. Манай өнөөдрийн хөтөлбөрөөр хэдхэн хоногийн дараа хаалтаа хийх гэж байгаа улсын хурл өнөөдөр нэгдсэн чуулган зарлаа. Тэд бензин шатхууны нөөцлөлт мөн ноодурын үн ханшны талаар хэлэлцжээ. 4 дугаар сарын 2-ны хүртэл ойрын өдрүүдэд цаг агаар тавтургүй байхыг мэдээлж байна. Нойтон цас хүчтэй шорон шуурга ээлжилж цочрог бүтрхийг цаг уурчид анхаарууллаа. Залуу ог хэрхэн сүйтгэгчдийн тоо нэмэгдэж, арга нь нарийсч байгааг хяналтын байгууллагын мэдэгдэж байна. Гэмт хэргийн үйлдэлд цагдаагийн ажилтнууд оролцож байгааг ч хэд бас үгүйсэхгүй байна. Эх орны хөрсөн тарьсан эрүүл төмөс 1 кг нь 1000 төгрөгт хүрээд байна. Тиймээс 2011 он гэхэд элит төмсөөр хэрэглэгчдийг хангах тусгайлсан ажил явуулахаар эхэллээ. Зааны ясан иргэн бага насны охид хүчирхийлэлд өртөж байгаа тухай BBC мэдээллээ. Энэ хэрэгт олон улсын энхийг сахиулах хүчин болон тусламжийн багийнхан холбогдсон байна. Дотоодын төмсний нөөц дуусаж зах зээл дээр Монгол төмс 1000 төгрөгт хүрчээ. Харин хизээ үн хямдтай Монгол шар төмсөө үргэлж иддэг болох вэ гэсэн асуултанд хамгийн түрүүнд үрээ бэлтгэх хэрэгтэй гэсэн хариулт өгч байна. Тиймээс энэ чиглэлээр ямар ажил хийж, ямар үр дүнд хүрч байгаа талаар бид сурвалжлаа. Монгол төмс хөтөлбөрийнхэн 2004 оноос хамгийн боломжтой гэсэн 12 сортыг сорилтонд оруулсаар 3-ыг нь Монгол нутагшуулан тараахаар шийдвэрлсэн байна. Эдгээр нь Германы Витара, Голландын Санти болон Романа гэх сортууд юм. Хоорондоо навч цэцгээрээ ялгахдагаас биш төмсийг нь хараад ялгаж танихад бэрх юм а. Монгол нутаг даяар энэ сортуудыг хамгийн хурдан тарах сүлжээний аргыг өнгөрсөн жилээс туршиж эхэлсэн байна. 21 аймгийн 100-аад суманд нутагтаа хамгийн сайн тарьдаг гэсэн ногооч айлд үрийн төмсийг өнгөөгөр өгч тариалуулсан. Шилмэн сортын төмс хэр хурдан монголоор тарах вэ гэдэг нь сонгогдсон ногоочтой ажлаас хамаарч байгаажээ. Үрийг бид шинэ сортын үрийг өгөөд үржүүлэгчтэйгээд ирэх жил нь бол 2 дахин үржүүлж авдаг. Нэг төмс тараад 10 төмс авдаг бол 2-ыг буцааж хөтөлбөртөө өгөөд 8-ыг өөрөө аавна гэсэн үг тийм үү? Ингээд явахдаа зөв хүмүүс бол сонирхолтой байдаг. Өөрөө энэ их ургастай сорт бол та ургацаар сайн одоо өнгөрсөн жилийн дундчаар ер нь дээд тал нь 40 тонн гарлаа шүү дээ. Дээд тал нь 40 гаруй тонн. Тэгээд доод тал нь 20 тонн гарч байгаа байхгүй. Одоо тэгэхэд манай Монгол улсын дундч ургац 10 тонн шүү дээ. Өнөөдөр худалдаанд Голланд, Бурят, Жаргалантын ховдын жинхэнэ Монгол гэх зэрэг янз бүрийн нэртэй төмс байгаач ихэнх нь 70-аад оны үед нутагшуулсан нэг ижил Голланд сорт юм. Ганцхан тарьсан нутгийнхаа нэрээр л ялгаатай байна. Мөн хятад үрээр тарьсан Монгол төмс гэсэн хаяг харагдаж байдаг ч ямар ч хөрцөн тарьсан хятад төмс нь ургахаас ам чанарын хувьд өөрчлөгдөхгүй гинэ. Манай намайчид зөвхөн цардуул гаргах зорилттой удаан болдог амтмуудыг нь оруулж ирдгээс биш хятад орон өөрөө 200 гаруй төрлийн төмс тариалдаг байна. Мөн сонирхолтой ихэнх хүмүүс үрийн төмс болон таваарын төмсийг ялгаж салгаж ойлгохгүй жижиг төмсийг л үрийн төмс гэж ойлгодог бөгөөд харин жижиг төмсөөр сайн ургац авдаггүй гэж мэрэгчлэн хэлж байгаа юм а. Үрийн төмс гэдэг нь наад зах нь шууд хүнсэнд хэрэглээд байхааргүй химийн бодисоор цацаж ариутгсан бас тариалалтын турш ургамлын имээр чирэгжүүлсэн байх хэрэгтэй байдаг байна. Үрийн төмс нь тусгай зааварсан одоо тийм технологийн схемийг ингээд ямарчлаад гаргацсан байгаа. Энэ дээр яг ерөөсө календарлаад төмснийхээ ургамлын ургалтын өсөлт хөгжилтийн үе шатуудад тохиолдоод тэгээд ах арга хэмжээнүүдийг дураад өгсөн байгаа. Хураахаас өмнө одоо 7-аас 14 хоногийн өмнө мөн одоо шүршиж энэ эс навчийг өгүүлдэг зориудаар. Тэгээд эс навч зориудаар өгүүлснээр яг хөдөлгөөн энэ иш навчинд байсан өвчин төмсний доод буцаар орохгүй гэсэн үг. Энэ төмсний чинь хайсцал сайн болж байгаа. Хайсан бихчээд тэгээд одоо хураахад гэмтэхгүй хадгалтын үед өвчлөхгүй байх нэг нөхцөл байдаг. Тэгэхээр манайх энийг бол ойлгодог. Монгол төмс хөтөлбөрийнхэн ургамлын эмийн бодисыг хөнгөлөлттэй үнээр ногоочдод борлуулан бүх төрлийн зөвлөгөөг өгч байгаа. Мөн шилмэн сортын үрийг зах дэлгүүрээр жижиглэн борлуулжээ. Өвчнөд тэсвэртэй ургац өндөртэй сортын үрийг энэ жил нийт төмсний 1 хүрэхгүй хувьд тариалж байгаа ч эх жилээс 20% хүргэж харин 2011 онд нийт тариалах төмсний 70-аас 80% хүргэх зорилттой байгаа юм байна. Монгол улс хөгжихийн тулд үйлдвэрлэх хэрэгтэй. Гэхдээ хорт утаагаар хүнээ хордуулдаггүй, хог хаягдлаар байгальд орхидгүй. Бохиросоо гол руу хийдэггүй тийм цэвэр үйлдвэрлэл хамгийн их хэрэгтэй байна. Цэвэр үйлдвэрлэлийг манад хөгжүүлэхийн тулд гадны орнууд нэгэн төсөл хэрэгжүүлсэн байна. Тэд өнөөдөр үр дүнгээ илэрхийллээ. Байгаль орчныг бохирдож дороотхоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй технологи ашиглах, за бас байгаль орчин хүн амынхаа өмнө хариуцлага хүлээсэн бизнес эрхлэхийг уриалсан, нөгөө талаараа шаардсан гэж хэлж болох дайын дэлхийн гэрээ гэж байдаг.
Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан энэ гэрээнд манай улсын 41 үйлдвэр нэгдэж байгальд халгүй үйлдвэрлэл явуулахаа амласан байдаг. За энэ амлалт өнөөдөр маш муу хэмжээнд хэрэгжиж байна гэж хэлж болно. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хүнд хөнгөн үйлдвэрүүдийг байгальд хоргүй үйл ажиллагаа явуулахад үлгэр жишээ болж мэдхгүй зүйлийг зааж өгөхөөр Австри, Нидерландууд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 2 жилийн өмнөөс нэгэн төсөл хэрэгжүүлж эхэлжээ. За энэ төсөлд Европын зах зээлд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх ирээдүйтэй. Гэхдээ тэр бараа бүтээгдэхүүн нь байгаль хүнд хоргүй замаар бий болсон тийм үйлдвэрүүдийг сонгож авч төслөө хэрэгжүүлжээ. Төсөл өнөөдөр үр дүнгээ хилцэж 2 жилийн дотор ямар амжилт гаргаснаа дүгнэлээ. Бид нар бол энэ төсөлд бол хамрагдсанаар бол манай одоо үндсэн байгаль орчны одоо байгаль орчинд хаягддаг бол хаягдлаа бол үндсэндээ бол бид 15% бол бууруулсан. Үүнтэй бол одоо бохир ус, хатуу хог хаягдал тэгээд байгальд хаягддаг агарын бохирдол гэсэн 3 үндсэн энэ хаягдлаа бол сая 15% бол бууруулж чадсан байгаа. Зөвхөн ганц үйлдвэр ингэж амжилт гаргасан юм биш, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Монтулга компани гэхэд төслийн ачаар байгальд хортой хаягдлаа 90% бууруулж чаджээ. Бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь дээр нь хог хаягдлын асуудлыг шийдвэрлэнэ гэхээр маш их хөрөнгө мөнгө сул өргөднө гэсэн хармын сэтгэл үйлдвэрлэгчдэд байдаг. Европын туршлагатай орнууд үүнийг 10 жилийн өмнө үгүйсгэж, харин бүр эсрэгээрээ ашигтай ажиллаж болдгийг манайханд зааж өгчээ. Үйлдвэрүүд өөрсдийнхөө зэвэр үйлдвэрлэлийн байгууллагыг байгуулад, байгаль орчны байгууллагуудыг байгуулад, төлөвлөгөөгөө гаргаад зэвэр үйлдвэрлэлийн нэвтрүүлэх төлөвлөгөө тийм ээ. Тэгээд энэ одоо тэр тодорхой аргачлалын дагуу үнэлгээ өөрийнхөө ажиллагаанд дүгнэлт өгч байгаа байхгүй. Тэгээд гол зорилго нь бол эцсийн гарсан 2 жилийн дараа гарах зорилго нь бол байгаль орчны үр ашигын дээшлэх тодорхой хэмжээгээр. Тэгээд одоо байгаль орчны одоо үр ашиг дээшлүүлэх, хог хаягдлаа багасгах ч гэдэг юм, ус нэрлэгээ багасгах тэр чадвартай болсон. Монголчуудад экологид хоргүй цэвэр үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд гадныхнаас сурсан. За одоо өөрсдөө хууль эрхцэн орчноо бүрдүүлж бас цэвэр үйлдвэрлэлийг хөгжүүлж чадна гэсэн итгэл үнэмшилтэй болж чадвал байгальд хал болгүй үйлдвэрлэл манайд хөгжнө. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг дэмжиж, суралцагчдыг нэмэгдүүлэх гэж төр засгийн зүгээс багвар хэмжээ авч байгаа. Тэгвэл энэ ажил үр дүнгээ өгч Хинтэн аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд одоогийн байдлаар 500 гаруй оюутан суралцж байна. Хинтэн аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 570 гаруй оюутан суралцж байна. Зөвхөн Хинтэн аймагт төдийгүй Сүхбаатар аймаг ойролцоох Сумдаас ч залуус ирж суралцсан мэргэжилтэй боловсон хүчнээр төгсөж байгаамаа. Мужаан оюутал өсчин хөдөө аж ахуй гээд 13 мэргэжлэр залуусыг сургаж төгссөн оюутнуудын 70% нь ажлын байртай болох боломжтой байна. Дадлсан байх. Одоо энэ сургууль ямар мэргэжлэр сурч байгаа? Фермерийн ангийн мэргэжлэр сурч байгаа. Одоо яг дадлсунд очиод тэгээд эрчимсэн фермерийн аж ахуй байгуулах боломжтой юу? Боломжтой. Дадлтал боломжтой гэж байна. Сурагчдын 70% хөдөөнөөс сурдаг. Тэгээд дотор байрны тэгэхэд 200 хүүхэд амьдарч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сургалт суралцахад байр хоол үнэгүй сарын 45 мянган төгрөгний тэтгэлэг хамрагдана. Гэр орондоо ойрхон зардал баг бас төгсөөд ажлын байр хангалттай олдох ийм сургалт хөдөө орон нутгийнханд мэргэжил эзэмшигт нэхээхэн тусдаг хүн болж байгаа. За Хинтэн аймгийн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийнхэн Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол аймгийн сургууль заман Орос улбаны улсын сургуулиудаач гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаа юм байна.